dominate the game in front of any crowd. I keep it 100 while you only keep it 50 down. I can conquer any style, victory is in me now. My time is now, and scare me with lip. I'm spontaneous, smart, dangerous, fancy and quick. My trainer told me to work, he ain't prepared me to quit. I'm the only captain who's sailing this championship. I gotta hold down the city. Gotta let you know where I come from. Сайн санагдагчтай амралтын өдрийн мэндийг хүргэе. Баазар нэвтрүүлэг 11 дахь улирлынхаа 23 дахь дугаарыг та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн платинум ивент тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлэн Голомт банк. За тэгээ студид уламжлалт түрүүнд баазраа үргэхээр сууж байна. Орой минь ямар хөтөн өдөр вэ? Хөтөн өдөр вэ? Тэгээ тоглолтууд ч гэсэндээ хэцүүхэн тоглолтууд боллоо. Тэгээ Богийн хавтаар тоглолтын өмнө сая нэг юм ярьсан тэрийгээ за 50 дээр өргөжлүүлээ ярилцээ. Лекерс Үксигийн тоглолтын 7 хоногийн хамгийн их анхаарал татчихсан учраа байсан. Юм үзээгүй шүү тоглолт. Гэж энэ хүн хэлээд ах юм. Одоо тэгээд яах вэ? Үкс Олимпийн тоглолт дээр тийм үү? Хүчээд ахтан дээрээс нь зодоо. 44-21 гэж ихний үе. Тэ? Ийм тохиолдолд ихтэй яг миний санаж байгаа 2 удаа болчихоо. Бас нэг ингэж амар үксийн ингэж тоглолт шүү дээ. Өнгөрсөн удирлаас л юм шүү. Болоо шүү дээ. Талбай дээр 30 оноор Шарлотт төжигддэг. Цөөн тохиолдол. Энэ баг үйж шүүсэ. Гэтэ ер нь үнэхээр хожиж байгаа тоглолтондоо ийм л энэ өдөр бүр үнэхээр шийдэл амар болсон. Хамаард хараагүй гайхалтай шийдэл. Өөр тараагүй өкс байлээ тий. Эхний хагас 82 оноо. Тий. Авчихна гэдэг чинь. Сүлжээр орно гэдэг шиг л болсон байна. Гэхдээ нэг гарцсан байсан ч юм бол байхгүй. Гүү штэ юу ярьж байгаа. Зүгээр том шилдэг баг биш тий. Ингэ шийддэг байг биш тий. юм шүү. Лекс Өкс ингэ шийддэг байг биш. Биш тэрийг ч би хүлэн зөвшөөрч байна. Зүгээр яг том тоглолтын Айгуу сайн төвлөрөлтөө Тийм, ер нь төвлөрсөн орсон. Сүүлийн 24 минутан дээр зүгээр жээжэр идэг. Зүгээр л сэлийг гаргал та. хамт. Яг наач тэгэл хоёр талтай л да. Гэтэ логогийн хэвлэл гайг бах уу гэж тэгээд. Уйнаа гайг шүү дээ. Тодорхойгүй хугацаатай бил дээ. Тодорхойгүй гэдэг. Тэгэхээр чинь гайтай ч юм уу, гайгүй ч юм уу биш. Гайгүй яг чинь 14 хоног амраад яг чинь. Гэтэ ер нь бол тоглолтын өмнө жоохон хатуурсан байсан гэсэн. За энэ 25 минут тоглоод яг 3 дахь үед. Гол нь нэг ядаргаатай юм за гайгүй болоод тий эргээд дахиад ачаал аваад ихтгэр дахиад ойрхон татчих гэдэг хөхгүй. Хамгийн ядаргаатай. Тэгээ энэ дэр доорт бас гинцээ. Доорт олон гимтэйс л гэхээр одоо. Ямар сонио ёо. Үнэн шүү дээ дандаа нах хашаа. боогоо бүр зэвүүн үрцэн юм шиг энэ тоглолт. Тэгээ өөрөө гимтэстэй гэсэн үг биш шүү дээ. Ямар муухай. Доортыг харахаар ингэж онцгой сайдад. Тамирчин болохоор гимтэг хүүлдүүд байгаа даа. харин тийм ээ. Зүгээр хард хатаад өгүүлж болно Тийм тийм. тийм. Тэгүүлдүүд дандаа гимтэг хүүлмэл. Баг нь нет рейтингээрээ нэгт яваа баг учраас доорт ингэж үзээ ядагдаад байгаа байх уу хүмүүс одоо л анзарч байгаа. Доорч сонголтоо. Баг болгонд л иймэрхүү хүмүүс байхгүй шүү доорч. Тэгвэл 2 бүсний 5-5 ийм тоглож байхгүй. байгаа. Хүн гимтэдэг тоглогч байхгүй. Доортын бүр яг Гимтэг бүр ингэж гимтэсэн гэсэн яг бодит хүн хэн байгаа байхгүй. Зөндөө шүү дээ. Зөндөө Яг энийг тэгж гимтэсэн гэсэн. Гимтэсэндээ биш ах. Гимтэх орлого хийсэн Санаатай орлого надад зөндөлтөө. Доортын бүр Instagram, Enter дээр, YouTube дээр, Short Mort дээр бүр ийм комбинашн бичлэг байдаг шүү дээ. Тийм шүү дээ. Сто Монгол тоглогч. Тийм ер нь Доортын үйлдэлүүд нэгэ. Тийм. Тэр бол гэхдээ угаасаа бодит шээ шүү дээ. Тэгээд бүр тоглохгүй хүмүүс доортээс. Тийм бодитыг мэдж байгаа би өмнөхтэй ороод дээ. Одоо олон хүнийг гимтээсэн одоо ингээ өөрөө гимтэж байгаад нь таны хэлж байгаа ч жоохон сонио. тиймэрхүү болно шүү дээ үгүй тэгээд иргэдэн шүү дээ юм. Яг боогоо хөрөөний тамирчин болохоор бас жоохон дургуцаад байхгүй юу? Тэгээ юу вэ шүү дээ. Шүү болохоор гэж хэлчихээр. Одоо жишээ нь бохир тоглолтоор род модомтой харьцуул л да. Дээрс род мод 9% тоглогчоо шатааж ингээд Мембер үү. за ламбер болж бүр шал өөр За яг сүүл зүгээр санаж байгаа Брус Боуэн бол нэг шагаа хөл тавьдаг байсан. Винс Картерийн шагаа нь Винс Картерыг бол зөндөө гимтээсэн. 2-3 ч удаа хөл тавьчихжээ. Ража Бэл байна. Ража Бэл. Келли Олиник бас нэг ганц нэг мөр зөө мушгид тушилж байхгүй. Мушгид гар өдөгчдөг тиймэрхүү нүүд харагддаг. За юу яга доорт руу яриа орчихоо гэж. Доорт бол угаасаа бохроо 100% хүлэн зөвшөөрч байна. За Яг гол нь хамгийн чухал нь Лекерсийн сүүлийн 19 тоглолтонд 3 тоглолтод хожигдол хүлээсэн. Тэр 3 нь хожигдол нь Денвер эсрэг, Детройтын эсрэг ингээд Оксигийн эсрэг буюу хамгийн хүчтэй 3 өрсөлдөгчтэй хожигдол хүлээсэн байна. За бусад
тоглолтууд нь ямар байсан бэ гэхээр хамгийн сайн багуудыг хожсон нь Rockets-ыг 2 хожсон, Knicks-ыг, Denver-ыг хожсон, Minnesota Cavs. Бусад хожлууд нь бол Indiana-г 2 хожсон, Bulls, Sacramento, дорндоос бол яг гайгүй багууд нь Orlando, Miami гэдэг. Ер нь тэгэл дундаж багууд бүгдийг л хожсон. Угаасаа дундаж хуваартай л байсан л та нөгөө дээр ярьж яхад бид. Тэгээ одоо өнцгөр нь чухал шалгалтын дээр ирээд бүдэрлээ гэдэг шүү дээ. Гөө одоо бүдэрлээ шүү. Гөө ч бүдэрлээ тоглож дээ. Энд дээр зүгээр яг ерөөд Окси одоогондоо ингээд яаж яах вэ те? Урд шугамын хамгаалалт Lexus ер нь ийм тоглолт би миний санаа 2 удаа ингэж шодж байгаа санагдаад байна. Энэ жил илүү эсвэл өнгөрсөн жил ч илүү. Яг талбай дээр жил бол алуулсан бохоо. Тий бас те. Бас 30-40 оноор хожигдсон. Тэгээд одоо юу яриад гэдэг вэ? Энэ бол асуудал юм уу биш юм уу? Биш. Плей-оффт бол Бүр сайн ярих гэсэн чинь үнэхээр ингээд Дончич гимтчихлээ. Тийм болохоор ярьж чадахгүй. Гэтэ Дончич 3 дугаар үед гимтсэн. Гимтгэхээс нь өмнө ч үнэхээр хожих боломж харагдчихсэн нь харагдаг үү гэдэг. Тэгэхээр энэ талаар ярилцъя. Эхний агс чи хэдий? 82 40 лөө. 82 40-д. Тэгэл ойлгомжтой шүү. Тэгээ 24 дараагийн 24 минут тэр зүгээр тэр Брони Джеймс мэмс те. Дөрөв тим мэмэгээл гаргал та. Тэгээ би гол нь танаас ам авах гэдэг шүү дээ. Та плей-оффт ч таарсан, улиралт ч таарсан хаач хожил гээд байгаа. Үнэхээр ингэж улирал тоглож байгаад одоо улирал хэд таарч байгаа гэж үл гэдэг юм бэ? Хэддэх нэ? Одоо дахиад нэг таарна шүү дээ. 4 тоглох хэрэгтэй. Одоо ойрхон 4 сарын 8-нд одоо 3 дахь тоглолтод сайн явах байхгүй юу? Одоо тэг 3-0 юм уу? 3 дахь өдөр 3 дахь ч гэж баг 2 дахь нь юм биш үү? 2 дахь нь баха. Энэ хоёр чи нэг дивизион биш хоорондоо 3 тоглож байгаа баха. Тэгэхээр сая 2 дахь нь л байхгүй юу? Эхнийх дээр нэрч тандар байсан уу? Дандаа. Ер нь 100 л та. Яг зүгээр тандар хамгийн өвчтэй эвгүй өрсөлдөгч нь бол мөн Лексс. Саантер мөн. Одоо тэгээ бусдтай нь бол яг үгүй аваад тоглоод байгаа шүү дээ. Дэнер мэнэртэй тий. Тэгэхээр яг зүгээр миний зүгээр харж байгаа локал гэмтлийг л яаж чинь зүгээр санаа зовж байна. Бусд нь бол яг тэртээ дэргөө одоо тэгэл явна. 2-4 7 хоногийн гэсэн зүгээр нэг урьдчилсан байдлаар мэдээлэл байгаа даа тий. Локо дээр. Тэгээ ер нь яг нөгөө өөр хүмүүс яаж ийснэтэй харьцуулж тийм хугацаа гаргаад байгаа юм. Түнс яг ч одоо Лука. Айгүй бүр өмжилж болно. Гэхдээ яг зүгээр миний харж байгаа Лексс-д одоо нэг 5 тоглолт үлдсэн. 77 тоглолцсон байгаа. Тэгээд 5 одоо OKC-ийг нэг тоглоно. Тий. За тэрэн дээр Лукаг угаасаа алуулна. Тожигтэн. Тэгээд юу байгаа? Сая юу л даалсан байсан. За тэгээ нэг. Гэтэ ер нь Лукаг одоо энэ үлдэж байгаа 5 тоглолч бас эвгүй байхгүй. Тэгэхээр яг өснөгтэй байдлаа Денверийн доор орж магадгүй болчихсон. Денверийн доор орохоор чинь юутай таарна гэсэн үг те. Айгүй Миннесотад таарахаар болчихж байгаа. Тэгээ 14 оргийн запас байна. Энэ запас нь Лука бол амраа цаахаар нэг талаараа баг онжиж магадгүй те. Магадгүй ч. Яг 14 оногт ирж амжуул бас нэг талаасаа тийм. Би бол ирж л гэж. Ирж амжихгүй бол арай ихний шат чинь бүдрэлт явах гээд байна. Тий, ирэхгүй л хэцүү шүү дээ. Ямар ч хэцүү. Ямар ч боломж авахгүй тий. Миннесота хэцүү хийсэн ч хэцүү бол Лука ирэхгүй. Тэр гимтэл жоохон тийм болчлаа л доо. Саяны OKC-д хожигдож байгаа. Улирлын нэг тоглолт байх тий. За гэхдээ гол нь миний ярмаар исэн юм нь одоо өнгөрсөн улирал Lakers хамгаалтаараа 15 байсан. Одоо 5 байр ухраад 20-т явж байгаа. Тий. Танд тоогоор хожил яваадс л та. Ер нь бол тоогоор бол одоо тэгээд ямар өгд хөрүүлэхээр нэгт нь юу вэ? Статаар бол OKC байгаа. Хамгаалтаараа OKC-л 1-2-т яваа л үү. Тий, 1-2-т OKC. Саантаны бас явж байгаа. Бага Detroit. Бостон байгаа. Бостон ч бүр бүх үзүүлэлт нь топ 4 дотор явж илээ. Тийм баа. Би бас хэд тулгаатаж ярьжсэн тэгээд хамгаалтаараа эхний 10 дотор өгд хөрүүлдэг гэдэг. Тэрний ганц зөрчсөн нь Денвер шүү дээ. Golden State шүү дээ. Денвер баха. Cleveland шүү дээ. Денвер баха. 16 он. Тэр чинь 10 та орчлгүй яах вэ? 12 дээр байсан санагдаад. Сүүлд бол Денвер Сүүл рүү 10-аар ороод ирсэн байсан. Ороод ирсэн. Сүүлд бол Denver Warriors 2 л байгаа. Яг эхний 10-т байхгүйсэн мөртлөө төрүүлсэн гэвэл 23, 22 оны аврагууд гэсэн үг шүү дээ. Одоо ингэ Одоо сайн л байна шүү дээ. Окей шүү дээ. Мундаг л шүү дээ. Гэхдээ одоо ингэ наваг амар Lakers-ийн хейтер юм шиг харагдал би ч үгүй би Донч мод шүү дээ. Амар хайртай шүү дээ. Би LeBron-ч дуртай. Гэхдээ зүгээр л яг хамгаалтын хувьд ийм амар зөрүүтэй байгаа нь энэ тоглолтын дээр харагдчихад байхад плей-офф ч гэсэндээ хожино гэдэгтээ одоо хүртэл ихтэй байна уу гэж асуугаад байгаа. Бүр нөгөө плей-оффт хол яваад Spurs OKC-тэй таарах тухай яриад байна. Тэг зөвхөн OKC-ийн тухай биш. Spurs бас байна шүү. Гэхдээ харин чи бүр одоо жишээ нь бүр холыг ярьж штэ. Чин баг бүсийн финал үстэй. Тийм шүү дээ. Хэрвээ Lakers 3-аар гарах. Чи энэ улсууд чинь эхний шатаа бодоод байгаа байхгүй да. Бодож яриад байгаа байхгүй да. Эхний шатаа Лукаг бол хэцүү болчиход шүү дээ одоо.
Одоо ихний Тэ та шатнд спорт үсгийг болоод үргэлж хожноо л үгүй хоёрын яриа чи ийм Хамтрыг хожихгүй гэж хэлүүлэх гэдэг. Хоёр өөр цаг хугацаанд болох юмыг ярингуут ингээд ойлголцохгүй. Хулан болуулахгүй зөрөөд юм л доо. хулан болвол сая одоо ингээд X ийм байж иж Spurs OKC хоёрыг бол дийлэхгүй гэж гэсэн үгсийг гаргаж штэ. Тэр чинь бол бүр бүсийн финалийн яриа. Бараг сар гарны дараа. Богийн ах чинь болохоор плей-оффт бол асуудалгүй. Лукатай бол гээд байгаа энэ ихний шатны одоо Миннесота, Хьюстон, за хоёрдугаар шат Денверч байт юм уу те боломж байвал тэр талаар л бодож байгаа баг гэж ойлгоод шүү дээ. Тийм. Олон хэлүүлэх гэдэг юм шиг. Оксиг барахгүй. Барахгүй нүн биз дээ. хэлүүлэхгүй хаа зүгээр бодол өөрчлөгдвөл гэж асууж Зөв жишээн саний шиг ингэж бужгахгүй. За. Леброны хувьд тэгээд энэ 7 хоногт бүх цаг үед хоошид яригдах нэгэн чухал төлөвлөлтийн эсрэг. Энэ хожлыг аваад 1229-т хожлоо. Плей-оффын болон удирдлийн тоглолт нийлээд шүү. Энэ ч тэгээ бас эвдэгдэхэргүй юм болчих. Тийм. Ер нь Лебронд ийм эвдэхэд хэцүү рекордтой болчих. Данкны баг нь чинь тасралтгүй 20 жил плей-оффт орчиж байгаа юм чи. Данкн бол тэр амар. Бусд нь бол дандаа 20-с дээш жил тоглосон хүмүүс шүү. Данкыг гэж тооцвол. Тийм. Абдул Жаббар, Париш, Карл Малон энэ төр бол Данкн ихтер амар юм аа. Үнэхээр амар. Тэгээ тоглосон тоон ч гэсэн цөөхөн биш. Тэгээ одоо Леброн энээсээ бол сая бас нөгөө солиото скип бейл шүүмжилж байгаа байхгүй. Юу гэж. Өөс Леброны хейтер юм чи. Энэ хинээс Жабараас баг 100 хэдэн тоглолт илүү хийчээд одоо л хожлынхын амжилтыг нэвдлээ гэсэн юм ярьж байгаа байхгүй. Энэ чинь тэгэхэд хизээч ивдэх боломжгүй юм шиг рекорд болчихж байгаа шүү дээ. Уг нь бол би одоо нэг нь бас амар айдаг гэх юм уу, яанда гэж нэг шаналдаг юм. Леброн зодог тайлчаар ийм статуу дахиж мүддээ яригдахгүй байхгүй мартагдсан шүү дээ. Одоо бүх цаг үеийн хамгийн залуу гэдэг амжилтууд дараас нь тоглолтод оролцсон одоо 20 нэмэх оноо 10 нэмэх оноо авсан 71 рекорд үлдсэн шүү дээ. Гэхдээ одоо плей-офф удирдал нийлээ 1909 тоглогч гарч ирэх үү? Одоо 1900 тоглогч жишээ. Хэцүү шүү дээ. Тий. NBA-гийн 70 гаруй рекорд Леброны нэр дээр гэж шүү дээ. Одоо тэгэхээр одоо нэг байгаад дээр нь ярьж яхад нь зөвлөдөө тэр скип бейлээс тийм ч гэсэн зөвл болж байгаа. Тэгжиж бас нэг жоохон хүмүүсийн хараалагч барж анхаарлагч татаж хоолтойгоо золгож байгаа баг. Леброны хамгийн гоё нь одоо өөрөө тоглолтоо өөрчлөөд тий. Залуучуудаа уусаа тоглож байгаа нь хамгийн гоё байхгүй тий. Яг тэр энэ тоглолт ихтэй юун дээр хийдэг байсан л та. Анх удаа биш л дээ. Шагшаа хөг дээр. Тий. Шагшаа хөг дээр ингээ гоё найруулаад тоглолцдог бөмбөгөө. Коби мобиг үчиг 8 онд тэгээд тоглолдог ус. Нэг өөрт нь бол тийм нэг өөрөө нэг юм хувьсах чадвар сайтай л хүн юм л да. Найруулаад тоглолцдог байхгүй одоо бөмбөгөө ингээл тасч усаал кобитэй. За тэгээд Леброны хувьд яа харахгүй үнэхээр гайхалтай байгаа. Тэгээд тэр сүүлийн үеийн тоглолтуудын хаалт малт ёо хурдан тоглоом насны хэдүүлээ гэд бодоход үнэхээр итгэмээргүй л тоглолтыг үзүүлж. 40-оос дээш наснда хамгийн олон тоглолтод оролцсон тоглогч болцсон байгаа. MJ-ийн 40-оос дээш наснда оролцсон тоглолтын тоо чинь 30-д л байдаг баг. Тэгээд дундаж оноо нь MJ-ийнх бас 22.1, Леброных арай өндөр 22.0.1 илүү батархаагаар илүү байгаад лээ. Гэтэ яг оролцсон тоон олон чанарын хувьд одоо Лебронтой ярих юм байхгүй одоо. Байхгүй. За тэгээ хамгийн чухал нь Лекерст одоо юу тохиолдох вэ? Ингээ Лука Дончич улирлал нь дуусчлаа. Дончич улирлал нь дуусгаасаа өмнө шүү дээ тий. Лигт хамгийн олон оног 2143 оноо авсан явж исэн бэлээ. Гэхдээ хамгийн олон бөмбөг алдсан тоглогч байгаа юм бэлээ. 255 бөмбөг алдалт өөр дээр нь бүртгэлтэй байна. Тэгээ гурван шидэлтийн оролдлогыг хамгийн их гүйцэтгэсэн тоглогч 694 гурван шидэлтийн оролдлого байсан. Тэгээ хамгийн олон торгуулийн шидэлтийн оролдлого гүйцэтгэсэн тоглогч бас Дончич байсан байна. Дундаж оноо авалтаараа нэгт явж исэн байна. Довтлогоонд оролцох хуваараа лигт нэгт явж исэн байна. 100 довтлогоо тутмын оноогоороо бас нэгт явж исэн байна. Хамгийн харамсалтай юм нь ингээд энэ тоглолт 64 дахь тоглолт нэрсэн. Аха. Одоо нөгөө нэг бүх NBA нэгдүгээр багт MVP-гийн өрсөлдөөнд за яг хуу MVP авдгүй маа гэхэд бүх NBA нэгдүгээр багт сүүлийн тоглолт боломж жоо ингээ алдчихж байгаа. Одоо нөгөө Кейт Канеми боломжгүй. Энэ гэхдээ юу шүү дээ. Яг зөвөр гойны харыг бол ер нь жоохон ахмад тоглогч нар их гэмтдэн шүү дээ. Ачаал ингээд юу байхгүй. Одоо харин тэр Лукагийн ачаал ийм хэмжээнд л байсан юм шүү дээ. Аргагүй шүү дээ. Одоо энэ сүүлийн бараг 20 тоглолтод бараг 40 оноо дунджлах хэмжээнд тоглолоо шүү дээ. 30 оноо. Гэхдээ лигээс тоглолтог тоглосон зөндөл байсан шүү дээ. Гэхдээ одоо за Леброн өмнө юм байсан. Тий байсан. Коби юм байсан. Коби юм байсан. Энэ насн дээр шүү дээ. Настаар харьцуулж шүү дээ. Одоо 27 таа шүү дээ Лука чи. Гүйлээ одоо гинтлич ямар
Гэхдээ одоо энэ лигийн 450 гаруй тоглогчоос товтлооны хуваараа нэгт явж исэн гэдэг чинь ямар их ачаалттай байсан нь өөрийг харуулж байгаа юм. Тэгээд хүүхдэд хүртэл төрчөөд байхад 2хан тоглолт үлээ нэг 3 тоглолт. 2 тоглолт үндсэн шүү дээ. Тэгээд шанс хүртэл тэрийг нэг онцлоод мэдээлсэн байлээ. Би бол энэ гэвдлийг гайгүй гэж харагдах шүү дээ. Зүгээр гайгүй биш юм шиг байлээ. Тэр апдейтээр одоо мэдээлэлээр бол Grade 2 дугаар зэрэглэлийн hamstring strain гэдэг байгаа байхгүй. Тэгээд тэр нь зүгээр ангаах ухаанаар харахад хамгийн боломжтой хугацаа нь 3-аас 6-7 хоног. Хүний нөгөө нэг өөрийнх нь биеийн онцлог шалтгаалаад 4-өөс 8-7 хоног магадгүй гэж байгаа. 3-6-7 хоног чинь сараас сар хагас шүү дээ. Үгүй шүү дээ. 20-ны дундуур л ирэх хамгийн наандаа эхний шүү дээ. 3 хоног ч 21 хоног өстэй. Тийм. Тэгээ 4-7 хоног чинь 1 сар өстэй. Тэгээ 3-аас 6 гэхэр чинь сар хагас байгаа шүү дээ. Хэрвээ эхний шатанд ирэхгүй бол одоо тэгээ Миннесотатай ч юм уу хэцүү шүү дээ. Ямар ч боломж амар хэцүү болчихж байгаа. Леброн дээр одоо явна найдалтай. Би одоо энийг дагаад баг Леброныг амраач басагддаг байхгүй. Бараг Лукаг дагаж болоо одоо үлдсэн. Тэгээ одоо Леброноор Ривстэй гэхдээ бас нэг тэгээ одоо юу гэдэг нэг сул багуудыг бол хожлоо аваад явна шүү дээ. Одоо энэ Леброн харин бараг явчих гэж байна. Айгу олон тоглолцдог шүү дээ. Амраамаар шүү дээ. Хэлэлтэй байна тэр. Тэгээ агент нь бол нэлийн том мэдээлэл хийсэн бэлээ те 64 тоглолтод оролцсон. Ердөө ганцхан тоглолт дутуу байсан. Тэгээ нэг ийм юу бол угаасаа гэтээ тэрийг бараг 60 болох юм шиг. Дөрөв гарч явах данх яг нэг тийм юу гарч исэн юм аа. Нөгөө 25 минут тухайн тоглолтондоо тоглосон байх хэрэгтэй. Гэтээ одоо 65-аас 1-ээс 2 тоглолтын цөөн оролцсон. Тэгээ нэг юм хүндэг шалтгаантай бол тэрийг авч үзнэ гэдэг дүрм уг нь анх танилцуулагдчихсэн юм. Тэр нь гэхдээ одоо яг батлагдсан юм уу мэдэхгүй байна. Одоо тэр айгүй бол 60 зөвхөн Лука, Шкейкан, Лука, Антони Эдвардс гэдэг одоо хөрөхгүй тоглосон шүү дээ. Ганц хоёр Вембигийн хос хөрөхгүй болчих гээд байгаа. Тийм. Сая сүүлд нэг тоглолт өнжсөн шүү дээ. Тэгсэн 41 тоглолт. Одоо Йокич чинь ганц тоглолт өнжгөд дөө байхгүй болчих гээд байгаа шүү дээ. Бас шагналгүй. Энэ 60 руу орох юм шиг. Энийг л өмнө дугаар дээр ярьж ирсэн чинь зөвхөн KD-ийн асуудал биш ингээд энэ жилдээ ингээд шийдэгддэг юм аа. Дараа жилээс нэлээд том ярилцлага болсон өөрчлөлт орох л байх л та. Гэхдээ Адам Силвер ер нь бол энэ үйлрэлтээ энэ дээр ямар ч гарц гаргалгаа байхгүй гэж хэлсэн л дээ. Тэгээ Лука их дээр бол нэг тийм эксепшн гарч ирэх хөө. 64 болохоор. Тий. Уг нь энэ дөрвөн анх батлагтаас өмнө ганц 2 тоглолтын юм яригдчихсэн юм аа. Би ч баг баазар дээр үзүүлж исэн л санагдчихна. Наатан цаантай гэдэг. 1-2 тоглолтын дээр ингээд гимтэл автсан болвол ингэн мэнгэн гэсэн заалт байсан. Уг нь. Тэгж шийдэгдээсэ тий. За тэгээ гимтхээс өмнө Лука Дончич ямар статистик үзүүлэлттэй байсныг сонирхъя. За энэ үйлрлийн статистик сүүлийн 5 үйлрлийн MVP нарын дундаж статистик. Ийм амар хол тасархал байсан. Ийм байсан бохоо. Амар байсан юм байна. Тэгээд сая 3 сард календарын 1 сарын турш 600 оноо авсан. 1967 оноос хойш Lakers-ийн түүхэнд 1 сарын календарын сард хамгийн өндөр оноо авсан тоглогч боллоо. Өмнөх нь Kobe байсан билээ. 590-д байсан билээ. Тийм. Kobe-г нөө 6 оноо галзуурлаа юу? 55 60 тийм тэр өдрөл хаа та баг. Баахан 30 оноо дараалж 40 оноо. Тэрний чинь нэг илүү 2 сард нь Kobe чинь нөгөө 55 60 55 ч илүү. 4 тоглолт дарааж 50-аас дээш авдаг шүү дээ. Тэр өдрөл. Тэгээ ийм байлаа. Тэгээ харамсалтай. Харамсалтай гэдэг нь одоо Lakers-ийн үлдэж байгаа тоглолтууд. За магадгүй плей-оффын ихний шат. Тэгээ цаашлангуут одоо нөгөө Лукагийн чинь дараагийн Макс Кремерийн мөнгөнд өндөр хүртэл энэ хэрвээ All NBA-д багтахгүй бол гэдэг юмнууд чинь ингээл араар. Цалингийнх нь бараг 20-30% хэмжигдэх юм яригдаад байна. Яг одоо ч цаа чин гэрээг бол хийцэн л байгаа л да. Одоо тэгээ дараа жил бол зайлшгүй All NBA-д багтах хэвээр. Ер нь бол гэрээний ийм 3 жилийн цикл дээр аль нэг үйлрэлт нь заавал All NBA ч юм уу тэр бэлгэдлийн багцсан байх хэвээр. Тэгжиж гэрээг Макс Грин Зөвхөн бас харьцангуй боломжтой л юм дээ. Энэ юм чинь болохоор гэрээний жил байна. Кейтих бол эвгүй байхгүй харин гэрээний жил болохоор. За үргэлжлүүлээд Миннесотагийн талаар ярилцъя. Тэд энэ 7 хоногт Detroit Pistons-тэй тоглосон. За энэ тоглолт Detroit-ийн хувьд харин үнэхээр сайн үзэж шүү. Detroit гамгууд. Тэгээ Миннесота ч бас ялгаагүй ер нь бол. За өнөөдөр хожигдсан байсан тий. Өнөөдөр очсон. Detroit-ийн дефенс бол өөр төвшөнд шүү бас. Одоо Миннесота Эдвардс нь Тандрыг авч явах шахсан биз дээ Detroit нэр. Тэгсэн. тийм шүү дээ. Хинчгүй шүү дээ бүр. Бүр барьж ирээд тий. Тий.
Тэр нөгөө Dennis Jenkins нь үнэхээр гоё тоглогч юм аа. Каны эзгүүд боломж нь олдоод тэр боломжоо бүр тултлаа ашиглаад эхэллээ тий. Lakers-ийн эсрэг нэг 30 оноо аваад удирдлын карьер хаяа хийсэн шүү дээ. Өөрийгөө олцсон шүү дээ. Тэгэхээр тэрнээс хойшоо бүр яг үнэхээр өөрийгөө олчлоо. Удирдлын эхлэлт нэг Каны гэмтэй тоглолт өнчгөд би баг тэр Jenkins-ийн тэр гараанд гарсан ихний тоглолтын тайлбарласан баха. Тэгэд олж Вашингтоны эсрэг базар шот хийсэн шүү дээ. 20 хэдэн оноо аваад 11 сард бас тэр зүү сайтай л. Тийм. Тэр үед л би юу эн чи ямар эвгүй хоёр талд гэрээтэй мөртлөө ямар өөртөө ихтэй юм бэ гэж бодож байсан ч тийм. Тэрнээс хойш ер нь KD эзгүй бүх тоглолтод сайн тоглолоо. Детройт зөв миний анзаарч байгаа хамгийн одоо багийн нэг онцлог нөх юм бол хамгаалт юм. Тэгэхээр хамгаалтад өөр төвшин. Бүгдээр айгүй яг оролцоотой Үксийг чинь тэгээд уйчаад исэн бохоо хамгаалтаараа. Амар хамгаалсан тийм. Уусаа яг 1-2-т яваал та хамгаалт нь. Би энд оноо өгөхгүй. Би энд оноо алдахгүй. Грин аваадсан үстэй шийг. Тий. Тэ? Грин бүр ингээд контакт амар авчихсан. бүх ирч хүчтэй хоёлаа хамгаалтан дээр зарж ийн гэсэн үг. Шээ тэр тоглолтын дээр. За тэгээ дүүрнэ. Өөрийгөө харуулсан. Дүүрэн ч одоо ерөөсөө бараг 40 оноос буухгүй байгаа юм шиг. Дүүрний фэр болсон шүү дээ одоо тэгээ. Аа? Лекс тэр нэг жоох гэдэг. Тэр нь бол үнэхээр энэ орчин цагийн ийм шидэлтгүй төв гэхэд бол бүр мэдгүй шал өөр төвчнийх юм билээ. Одоо энэ ч нөгөө Гобер Назридийн өөдөөсөх тоглолт шүү дээ. Тэгэн гурт ер нь Детройт бол үнэхээр самбартаа Миннесотагаас бол илүү л хэлээ. Данкныг санагдуулдаг гэх юм уу? Энэ төстэй тий. Тий. Одоо би юмыг харахаар Данкнаас арай илүү булчилдаг. драм шиг тий. Уг нь ингээ харахаар Тий, драм шиг болох биш юу? тийм болох биш байгаа даа тий. Тэгээ физикли данкнаас илүү хүчтэй. Гэхдээ арга барил данктай төстэй шиг дундаа шивчтэй. Хүчтэй, эвгүүлтэй. Данк бол алдаатайсэн шүү дээ. Зогсоод Биг хундамаа гэдэг. За Детройтын талаар бол дараагийн хэсэгт ярих хэрэгтэй байсан. Би ярьчлаа. За Миннесота Timberwolves-ийн хувьд тэгээд Антони Эдвардсгүй өнөөдөр бүр хожигдсон, Филид хожигдсон өнөөдөр өглөө. Гэхдээ Эдвардсгүй тоглолтуудын ерөнхийд нь авч дүгнүүл тунд ажгүй шүү. Эдвардсгүй 17. 50-с дээш үг амжилттай шүү дээ. Эдвардстайгаа 36-23. Тэгээд нэг сонирхолтой нь хараа. Эдвардсгүй тоглохоор эсрэг баг нь баг оноо аваад байдаг байгаа байхгүй юу? Хамгаалт юм байна да. Тий. Net rating-ээрээ тэгээд илүү шүү дээ. Тий. Өөрсдийнх нь оноо авалт нэг хайтар буурч чадахгүй ер нь эсрэг байгаа сайн хамгаалчаад шүү дээ. Эдвардсгүй бол хамгаалт нь сайжраад байгаа. Нэг юм үзүүлэлт байна. Гэхдээ энэгээрээ одоо нэг Эдвардс муу нөлөөтэй гэсэн гүйлтэй. Эдвардс бол хамгаалт сайтай тоглогчтой бас. Гэтэл нэг юм сони юм байна тий. Тий. Бас энийг юм сонио үзүүлэлт байл. Гэтэ яг хожигдож байгаа тоглолтууд дээр бол үнэхээр Антони Эдвардс амар өвлөг хожигдож байна. Тий. Санаа зовлож гэж байна. Тэгээд хоёр улирал дараалал бүсийн финалд гарсан баг. Гэтэ энэ улирал гарах уу? Энэ өдрөл бол Дийлэн чанга тий. Эдч бас юм уу яг хамгийн байрцгүй баг шүү дээ. Тэгээ бас гараад ирчихээр чи үзээд. Яг плей-офф дөрөв тэгэхээр тэгээ шал өөр болчих. Амар агаад идэх юм а тий. Гэтэ яг нодлогоос хэн байхгүй л те. Александр Вокер те. Тий, Никел Александр Вокер. Тэр хүн чинь нөгөө талд галзуурч байна шүү дээ. Александр Вокер ч яг плей-офф бас аягүй эргүүлдэг баг. Гол төлөвлөгч 6. Уг нь нодлонтойгоо харьцуулахад бүрэлдэхүүн сайжирсан ч юм шиг л баг л та. Александр Вокер байхгүй. Гэтэ Дивинчензото сэлгэнээс оноо авах хүмүүс нэмэгдсэн байхгүй. Нодлон чинь сэлгэний оноо авалт нь. Тэр чинь зүвэсэн үстэй. Нодлон бол байсан. Нодлон шээс. За үргэлжлүүлээд лигийн айдас үзс багийн талаар бид ярилцсана. Golden State Warriors. Golden State Warriors яана гэхээс айж байгаа юм л да. Эсрэгээр нөө. Бишээ би спорт гэж хэлээгүй юу? Би ихлэ спорт гэж хэлсэн шүү. Golden State гэсэн л дээ. За уучлаарай. Спортыг хэлчихсэн шүү. Гэтэ яг Warriors ч гэсэн л үнэхээр бас хүнд байдалтай орчлоо шүү. Гэтэ сайн мэдээтэй байгаа бас. Өнгөрсөн 7 хоногт бид нар ярьсан тэгээ Мүүдигийн гэмтэл бол санснаас бол гайгүй болж таарсан шүү хүмүүсээ. Энэ нөгөө Wemby-гийн big night уу? Тийм. 41 он. Хоёр тоглолт дараалж 40-с дээш нь авчихв. Тэгсэн. Тэгээ арийнхын тоглолтыг амраасан. Энэ болог болсон. Бараад ирэхээс Бараг үсрээгүй байгаас тий. Жохоо гэж яаж байгаа шүү лээ. үгүй үнэхээр утгагүй юм байли. Үш хэл шар нөхөр хийн спурс юм. Спурс пламлээс шүү дээ. Төөнөө. Энэ Скалабрин шиг хүн гараад ирсэн тоглолч шүү дээ. Энэ тоглолтын гол нь манаас угаар гарсан тий. Тэгээд тайлбар хэлж байгаа хоёрт бол үнэхээр хэцүү байсан гэсэн манай Ози толгой хоёр тайлбарлсан. Тэгээ нөгөө оноо хол салаад өгчихгүй. Гэтэ ингээл ойрхон бас үзэл Warriors-ийн ч юм бол дандаа хөгжлийн лигийн шоу тоглогчдороо Spurs-ийн эсрэг тоглож байгаа шүү дээ.
20-с жих одоо тэгээ заман шудлагдсан, гацаанд орсон байгаа бас. 10 орш шүү дээ. Дээшээ доош уу? Тэгээ дээшээ доош. Энэ план л юм аа. План Сайн нэг шар устай юм шиг харагдсан байхгүй. Гэтэ жин нэмчижээ план чи юу вэ? хөдөлгөөн нэлээд болсон удаан болсон юм шүү. Скалабрин шиг харагдаж байгаа зү. Тийм ээ. Гарахгүй тэ наачдаа тэгээ сайхан ах болцсон сууж байгаа шүү дээ багт дотроо. Ламд ч бас удажлаа шүү дээ юм би. Удцаац. 10 жил болцоо. 10-аас дээш Ара дээ. байтхан хуу. 15 маа бараг төгсөж байгаа хаа. Энэ тоглолтын үр дүн жаахан те тэгэд ерөөсөө энэ Spurs гэдэг баг бол нөгөө хүсээд байгаа хүлээгээд байгаа 60 хожлоо 50 хожил авсны дараа Вембинийг хэлсэн шүү дээ. Сүүлийн 17 оноос хойш анх удаа ингээд 50 хожил төрлөө гэсэн чинь одоо үгүй 60 хожмоор байна гэд. Тэгээ 60 авлаа. Ямар ч байсан. 59 болов уу? 59. Тий. Одоо тэгээ 60 18. авах нь ч тодорхой л доо. Дараагийнх нь 60 дахь харинд баг нь хэн байх нь вэ? Дэнүртэй 2 байгаа шүү дээ одоо. Spurs. Тэгээ одоо Дэнүртэй өнөө шин л дөө. Дэнүртэй 2 үзнэ. Тэр гоё тоглолт болно. За хамгийн чухал нь тэгээд Spurs 11 дарааллаад хожлоо. Тэгээ гол нь өксигээс чинь 2 тоглолтын зөрүүтэй яваад байгаа шүү дээ. А буцаа 3 болцоо. Энэ өдрөлд 2 удаа л 10-аас дээш дараалсан хожлоо. Ер нь тэгээд ямар багийг сайн байна гэдэг энэ жил тэ ер нь тэрийг стрит хийж байгаа багуудыг л ер нь сайн байна гэж дүгнэхэд ер нь бас төгтөг тий. Одоо 10-аас дээш хожиж байгаа, дараалж хожиж байгаа. Одоо Майами ч нэг 28 м хожиж илүү тий. Тий 28 дараалж хожиж. 28 дараалж хожиж. Тэр жил өөрөө төрүүлсэн баг тий. Lakers бас нэг 30 хожиж илүү 20 хожиж илүү. Бүр дээр үе Lakers 33 шүү. 33 тий. Хамгийн ер нь рекорд тий. Сайн багуудыг ер нь бас нэг дүгнэхэд ер нь бас нэг стрит дээр нь бас дүгнж энгийн дүгнэлт хийхэд бас тий. Тэгээ яг одоо тэр стрик дээр нь жишээ нь ямар багууд яг тэр дараал дээр нь таарч уу гэдэг чинь бас Шарлот бас өөрөө 11 марганы хожиж өстэй тий. Гэтэл яг 11 тоглолтод дээр хулан нэг сайн багч байгаад муу багч байгаад л. Атлантагийн нэг дараасан хожлууд чинь нэг бахан чанаргүй юм байна гэж хэлжсэн шүү дээ. Тэр чинь бас үнний ортоохгүй ялчгүй. Тэр зүгээр Индианатай 2, Вашингтонтой 2 таарахад тэгэл яг юу хэлэх гээд нэг үл доктортой байна гэсэн үг л дээ. Яг баг ингээд тийм тийм. ямар ч багтаа тоглосон яг ингээд тоглолтоо гаргаа тий. Гэтэ ер нь зүгээр энэ дараалсан хожлууд нэг юм сонин баг дээр зогсчдаг. Тэгэхээр чи NBA чинь бас дараалж хожих чи өөр ямар ч баг эсрэг хэцүүлэх гэсэн утгатай л. NBA-ийн багуудыг бол ямар ч үгээр дутуулж болохгүй. Тэгэхээр эдгээр нөгөө нэг бас чухал басгүй гарч ирж байна. Ямар ч X-тэй ажилласаа хийж ин л Доктортой гэдэг утгаар л яриад тах шиг байна. Бог ах бол тий. Детройт, Бостоныг хожсон байгаа, Филийг хожсон байгаа. Ганц бүдэрсэн дунд нь Денвер л ээжтэй Spurs. Одоо тэгээд Дэнүрчийг өнөө шүү. Денвертэй 2 тоглоно. Одоо Дэнүртэй байдаг. Одоо наад энэ нөхөр чи юм бодсон гарч ирнэ л дээ. Өмнө ч нэг Окж ахта Яаж яхад өмнөх тоглолтын дээр амарчсан. Одоо бүр өнөө шин наа чи алъя гэж гарч ирэх юм байна л да. Гарах юм уу? гарах үл. Өмнөх тоглолтын дээр тоглоогүй шүү дээ. Өнөөдөр тоглох байлгүй. Ер нь тэрэнд зориулж Амраасан л да. Угаасаа OKC-ийн бол тоглолт үнэхээр таардгүй баг нь Spurs гэдэг нь нотлогдсон. Харин Spurs-ийн тоглолт таардгүй баг нь Denver байх нь уу гэдгийг л яг шөнөл бид харах гэдэг. Уралж болох гэдэг тойлох гэдэг. Тэгэл яг таардгүйгээрээ таарч явж байгаа л гоё финал, үсийн финал дууссан. 3 минут тойрол. За тэгээ Вембич та сүүлийн 11 хожил дээр оноо авалтан ч амар байлаа. Энэ ямар 2K дээр Майк Керерээр тоглож байгаа юм шиг. Тэгээд өөрөө нэг том үеч тоглоод байдаг шүү дээ. Лигийн тоглогчдыг хамгаалтын рейтингээрээ угаасаа тэргүүлж байгаа, блокороо тэргүүлж байгаа. Энэ өдрөл 187 блок хийсэн байна яодтой. Самраараа ч бас тэргүүлж байгаа бах уу? Тийм бүх самбарт өөр хүн байсан шүү. Шилдэг хамгаалж. Самбарт бараг дүүрэн байна. Шилдэг хамгаалагч нь бол бат бах. Тий, тэр бол 5 гүйцчүүл. Самбарт Карл Антони Таунс үлээ 855. өвгөсий тэр нэг 2 хожлын зөрүү нь баригдаа дээр нь гараад MVP руу яригдвал их гоё юм болно. MVP ч энэ жил бодлоо. Тэр энэ хоёрын амжилт тэнцээд одоо өдрлийн хожигдлын тэнцээд за яг хөө өвгөсий нэгээр гардаг юм байгаа. Гэхдээ тайбрейктэй ч болохгүй байна. Тайбрейк дээр шүү дээр. Тэгэхээр болохгүй байна. За Spurs нэг хожил дутуу байг зэ. Тэгээ хоёр бичигдээ. Тэгээд MVP-гийн юмд бас хүмүүс юм бодох болов. Бодож шүү. Тгүүлчнэр. Нэг 20% муу аав шүү саналаа. Тийм, ер нь яг арай ч өгчихгүй л баг. Гэхдээ ямар ч санал Санал нэлээд булаахан. нэлээд Нэгдүгээр байрын саналаас нь. тийм. Одоо чи 1 2 3 гэж санал өгж байгаа шүү дээ тгүүлчнэр болвол. Ямар ч Энэ дээр бол хэдэн сэтгүүлжил өгөн нэлээд сэтгүүлжил тийм. Чи одоо юу гэдэг нэг 85% саналаар ч юм уу нэг нийт санал өгж байгаа тэр нэг хүмүүсийн 85% саналыг авах байсан бол нэг 60 марлаг унахад. Сүүлд тэр нөгөө OKC Denver-ыг хожоод ер нь шийдэгчлээ гэж хэлсэн шүү дээ. Тэрнээс одоо шалтгаалаад бас хэрвээ Вемби одоо тий намайг яга ярихгүй байгаа маань гэсэн юм яриаггүй бол чимээгүй байж исэн болвол
баг бид нар энэ жил Шэйг нөгөө Стефен нэгч одоо бүх сэтгүүлчтэй нэгдүгээр байрын 100% саналаар авч ирсэн шиг үлрэл болох нь даа гэж борог ярьж бодож байлаа шүү дээ. MVP дээр би нэг юм ярмаар байна. Энэ уул Йокч авах хэрэгтэй шүү дээ. Ер нь бол сагсан мөвгчөө өөрөлдөж амар статистикийг явуулдаг юм шүү дээ. Амар л та. Шэймээ зүгээр оноо аваад нэг хэдэн пас өгөөд. Тэгээ одоо баг хожоод байгаа юм шүү дээ. Ер нь бол сайн багийн амжилт хамгийн амар сагс тоглож байгаа нь Йокч байхгүй ер нь бол. Шэй 18 яаж ингэж хэлж чадчих. Яг энэ үгүйс их аргагүй л үнэ. Яг үгүйс харахгүй байлаа ч гэсэн хамгийн шилдэг тоглож пас өгөө явж байгаа нь бол Йокч ер нь бол. Одоо нөгөө тасгачаад шүү дээ бид. Лука яасан. Лука Йокч төрөхгүй. Оноо голж гарч байгаа ч гэсэн. Би бол Шэйг бол бүр тэр сүлд ялангуяа тэр нэг тасгацсан байхгүй Йокч бүр бидний дрибл даавал маа одоо бүр тоохоо үлдсэн шүү дээ. Ярихаж үлдсэн тий. Хоёр дахь удирдалтаа дараалал дрибл даавал унжилж байна. Тий. Энэ чинь бол амар статистик байхгүй юу? Гэтэ нөгөө нэг өнгөсний дараа зөв. Яг энэ трипл дабл амар энгийн болгосон хүн чинь Russell Westbrook гэж нэг хүн 6-аар гараад MVP болж ирсэн шүү. Санагдаад тах юм. Өдөр чинь нөгөө анхных. Тийм. Гэтэл зүгээр тэр юм чинь Йокчоос өөр хүн давтахад бас хэцүү юм шүү дээ. Гэдэг талаас нь хараад боогийнхын зөв. Тэгэхээр энэ дахиад үсэж байгаа байхгүй зөө. Йокч статистик NBA-ийн түүхэнд одоо нэг дахиад 20 30 жил явлаа шүү дээ. Йокч 3 жил одоо 3 жил болчихно барыг трипл дабл. Ийм статистикийг тоглох гарахгүй. Би тэрийг зөв гарахгүй. Гэхдээ баг нь хаана явж гин. Тэр багаа чирж явж байгаа хүний MVP-г аав шүү дээ. Эхний дөрөвт яг өнөөдрийн байдлаар байхгүй л. Дөрөвт байгаа шүү дээ. Дөрөвт орсон л тоо. Дөрөвт байгаа. Саяхан 5 6-ад явж ирсэн. Тэгээ сая 7 дараач очиж дөрөвт орчлоо дээ. Гэхдээ Йокч бол амар статистик гэж амар тоглогч байхгүй. Зүгээр өөрөө ингэ бидрийг тасгацсан те энэ энгийн юм болгоцсон. Тэгтээ Шэй бол автомат юм байл шүү бүр. Үнэхээр сая тэр Йокчос илүү баг. Шэй дүүд 10 дажил дүгэлдөө. 10 дажил. Энд бас нөгөө талаас нь одоо хулангийн талаас өмөрж ярих юм бол жил 2 жил дараад Оксигийн талаас ч юм уу Шэйн талаас ингэ нэг юм 2 жил дараад 60-аас дээш хожил аваад лигийг хүснэгтийг тэргүүлж байгаа багийн лидер байх гэдэг чинь өөрөө бас хэцүү юм л да. 30-аас дээш онооны дундчтай. Тэгээд чи сайн багийн одоо тэгэл хамгаалалттай юм дээр явж байгаа шүү дээ. Гэхдээ би тэгтээ яг үнэндээ хардаа давталдаг хүн Шэй биш байхгүй юу? Өөрөө зүрх 10 дажил дүгэлдөө олбогч юм бол. Өө тэгээд 7-8 би тэгтээ яг бүрэлдэхүүн ярил би Дэнүрийг илүү гэж хэлнэ. Оксигээс үү? Яаж илүү илүү. Жамал мөрөө бэртэлтэй насны явуулсан шүү дээ. Юу Жамалын энэ үеийг Жамал супер 50 оноо авч ийн. Үгүй энэ яг энэ өдрлийн бүрэлдэхүүнийг хар л та. Аарон Гордон, Кэм Джонсон, Жамал Мурray. Шэй Йокч хэрэг бэрээ солил л да багийн. Ялгаагүй Дэнүр амар тоглож шүү. Багийн солиход уу? Яг энэ удирдалтаа одоо баг адил өөж гэдэг. Шэйтэй өрсөлдөх хүнийг Дончич л гэж ярих хэрэгтэй байсан юм. Йокч бид нар ингээд тасцсан. 3 жил болоод ингээд тасгацсан те. Бүх юм ингээд бартгцсан баггүй. Леброн бүр яг ингэдэг байсан шүү дээ. Бүрэлдэхүүн тулуул харин тэр MVP-г яг дараа нь яриад хөө. Одоо юм дээр Йокч одоо таандарт яг Шэйтэй солигдсон шүү дээ. Та нар шууд дөрүүлнэ ерөөсөө. Тэр чигтээ ерөөсөө бүгд хожоод ингээд л дөрүүл. Одоо Шэй хоёрыг солилоо гэж бодсон шүү. Би бол тэгж бодохгүй байгаа. Би ч гэсэн. За болооч тээ. Дэнүр илүү бүрэлдэхүүнтэй шүү. Ер нь үгүй нэг юм хоолны орцсон шал өөр болчихно л доо. Сүүн гэж та гахаа мах хийдэг ч юм уу юу гэдэг дахианы махаар хийчүүд нэг жоохон сонио аргуу ч юм уу болдогтой адилхан л баг. Зүгээр Шэй Йокч хоёрын нэг нь авгүй л аль нь авах вэ? Хин би юу? Тэ одоо баг босглоо гэвэл Яг фэнтези дээр бол хүмүүс Йокч л авч байгаа. Тэгээд Йокчийг л авах. Фэнтези биш зүгээр чи яг ингээд Йокчийг авна. Арай олон тал тоглолттой байхгүй юу? Багийн одоо чи яг менежер. Гэхдээ тэр тоглолтын стилээс болоод хоёр хүнийг чинь тэгж нэг нь ийм гэж харьцуулах чинь сони юм шүү. Гөө. Тэр чи яг харьцуулах. Одоо Леброн Коби хоёр тоглолтын стил нь шал өөрчлөлт. Хин илүү гэж харьцуулах гэж байгаа. Тэгээ хэний сонгох гэдэг. Гөө харин тэр хүний сонголт байгаа үстэй тэр чинь. Ямар ч тийм хүний сонголт. Аргумент байхгүй гоос тийм чинь. Биш. Наас яг хэн илүү тоглож. Одоо сүп бүр түүхэнд хамгийн шилдэг холбогч одоо хин жишээ. Баг Йокч юм шүү. Мэжик Джонс. За Мэжик Джонсныг тэгвэл зүгээр оноо авдаг супер оноо авахч. Майкл Жордантай харьцуулах юм. Биш. Одоо MVP-г ярьж байгаа үстэй ч үү. За тийм төмөр одоо ингэсгээл хаач хүн болгоны өөр юм чинь. Холбогчийг бүр өөр оноо Мэжик Джонсон ч MVP л тоглох. Тэгээ бүр тэгж ярих юм бол би ч гэсэн MVP-г ярин Джейлен Брауныг ярьж болох байхгүй юу? Тийм шүү дээ. Тэр чинь ер нь бол эцтэй хувь хүнийг бодлох. Айгуу сонирхолтой боллоо шүү дээ яригсэн. За тэгээд наадад тасаг шүү. Бэртлийн асуудлууд их байгаа. Гэхдээ сайн мэдээ гэж энийг ойлгож болох уу? Мэдээж яг степийг бол бид нар хармаар байна те. Гэхдээ унах боломжгүй болцсон баг. Дээшигээ явах бас хэцүү болцсон. Одоо ерөөсөө нэг 6 тоглолт л үлдчихэж байна шүү дээ. Тэгэхээр Стеф ирээд Warriors-ийн амжилт. Одоо
Стеф ирээд ганц зүгээр Warriors-ыг хүлээж байгаа юм ямар ч хэлсэн плей-инд талбай дээрээ тэр тоглолтыг авчрахыг л зорих баг. 7-8 руу орох. Биш ээ 9-өө бичигдэх. Баггүй. 10-т биш. Тэгэхээр яварсныг хожих. Тий. Тэгээд ямар ч хэлсэн тэр 9-өө бичигдээд за бүр сайн болов те 8-да бичигдээд тэгээд одоо эсрэг багийн талбай дээр очиж тоглох. 8-аар боломжтой Монгол. Боломж бол байгаа баг. Одоо Rockets-тэй тоглоно, Sacramento Kings-тэй 2 тоглоно, Lakers-тэй 1 тоглоно, Clippers-тэй тоглоно. Тэгэхээр Бүсийнхаа яг 3 бас чухал өрсөлдөгчтэй л юм байна. Rockets, Lakers, Clippers. Стеф ирэх юм уу энэ? Стеф нэгтгэд Хьюстон эсрэг ирэх гээд байгаа. Ирэх гэдэг. Тэгээ одоо Rockets-ыг хожих хэрэгтэй болж, Lakers-ыг хожих хэрэгтэй болж, Clippers-ыг хожих хэрэгтэй болж гэсэн үг шүү дээ. Sacramento Kings-ыг бол 2 тоглолтонд хожиж явах. Жоохон чанга. Чанга байхгүй харин. Голдс баг хожиход хэцүү шүү дээ одоо. Ямар нэг багийг хожих. Яг тэгээ одоо Стеф ирчүүл. Бүрэлдэхүүнээрээсэн бол ч ингэж ярихгүй л Уг нь мүүдэл зүйдий байсан бол бас Харин өөрлөлтөө. хэцүү байдал. Хитгэн тоглолтын дээр бол бас Бүрэлдэхүүнээрээ байхгүй юм ч одоо тэгээ бүрэлдэхүүнээр байсан бол. тийм байл та чинь жоох. За тэгээ шилдэг багийн хамтрагчид шагналд өрсөлдөгчд. За одоо нөгөө Twyman Stokes-ийн нэрмжтэй лөө. Смарт явж байгаа тийм. Шилдэг одоо teammate of the year гэдэг шагнал шүү дээ. Энэ Конлиг хаваад. Энэ тоглогч нар өөрсдөө багаасаа манай багаас бол инээ гэж өгдөг санал асуулах шүү. Джейсон Тейтем явсан. Финалист дүлцсэн Смарт байгаа. явж шүү дээ. Гэхдээ энэ хардаа багийн нэг тийм Ахмад юм уу? Эсвэл нэг тийм багийнхаа лидер юм шиг тоглогч нар байгаа. Өөр амьсгалыг авардаг хүн юм болоо бага хамгийн их Бэйн. Одоо тэр OKC-гээс чинь Jalen Williams явж байгаа. Тийм, Jay Will-ийг бас сайн мэдэж чинь үнэхээр фан залуу. Garrett Temple жишээ нь хамгийн сүүлд хизээж талбайд гарсан. Ер нь л нөгөө нэг юм багаас гадуур хөвөл ажиллахыг базддаг нөхдөд. Баг магадгүй тийм. Контекст баздаг. Тийм бөөндө гарын орой ингээ тгий гэдэг нөхдөд юм байна. Эсвэл дандаа багийнхаа ахмадууд нь уустай ихэнх нь. Jeff Grimmer нөө. Harrison Barnes, тийм байна шүү. Duncan Robinson, Deandre Jordan, Garrett Temple, Jeff Green. Тэгээд яг нэг үгний хүчтэй. Бөөндө нэг ингэчээ гэхэлэр дагаа явахаас аргагүй. Одоо юу гэдэг нөгөө багийнхаа хүндлэлийг хүлээсэн тоглогч юм байна л да. Гой шагнал юм аа. Нөлөөтэй зөвчөн. Энэ Багуур 12 амьсгалыг гол базддаг хүмүүс л юм. энэ 12 хүнээс тэгээд нэг нь удирдлагын төгсгөлийн шагналыг авна гэсэн үг. За дараагийнх нь шилдэг үлгэр жишээ тоглогч. Финалистууд Вау. Bam, Бэм одоо юу вэ? Barnes, 83 он. 83 оноотой. Shea байгаа. Тэгээ Horford, McConnell, Derek White. Энэ дээр бол баг Harrison Barnes авч магадгүй гэж бодоод байгаа ш би бол. Энэ үлрэл та. Магадгүй л тийм. Тий. Гэтэ эдрийг яаж өгд юм бол? Энэ ерөөсө тоглогчдын саналаар юм бэл. Одоо энэ 6 үлдчихэнгүүд дахиад тоглогчдоо санал авах юм шиг байгаа. Хамгийн соёлтой моёлтой ингээд зөв үлгэр Тэгэхээр чин амар олон багт хүндэгдсэн хүн байх шүү дээ. Тэгэхээр харин Harrison Barnes, Hal Horford хоёрын нэг өч магадгүй байгаа сте. Тийм. ер нь бол cool guy гэсэн үг шүү. Ер нь Одоо энэ чи sportsmanship штэ. Одоо англиар бол монголоор одоо тэр чи яг үлгэр жишээ тоглогч гэж Тамирчин шиг тамирчин хэлэх юм уу та тий. Бэлтгэлтэй хамгийн эрт ирдэг те бусдтай амар сайн үлгэрлдэг үг яриагаа Баттай. байгаа яриагаа гоё өгдөг те тийм Тэгэхээр нэг олон баг тамирчин нөхдөд лав магадгүй өндөрт болж байгаа байхгүй. Тэр харин Barnes авах боломжтой байгаа сте. Тийм ээ. Warriors Sacramento тэргээд. Эдрэгт яаж үүд нэрээс сонирхож байгаа юм. гол шиг юм. Тоглогчдоос санал авдаг юм шиг дандаа. Дандаа юу? За хамгийн гоё хэсэг өрөнд бүсийг үсгтэй харцгаа. Юус ер нь их тодорхой тийшээгээ хандаж байна да. Одоо 77 тоглож байгаа. 5 тоглолт 2 хожигдлийн зураг байна. Одоо ер нь энэ 7 хоногт бид нар хин хинтэвэ гэдэг ханаа ер нь гаргачихл байх та. Энэ Тийм баг Warriors чинь тэр дээшээ мацахгүй юм байна уу? 8 руу орохоор хэцүү байгаа маа. Хэцүү байгаа юм. 36 41 байна шүү дээ. арай хоол нь шүү дээ. Clippers-ээс хүртэл 3 ажлын зөрүүтэй байгаа. Одоо 5 тоглолт үлдсэн. Тэгээ 5 нь хожлоо гэхэд нөгөөх нь 5 хожигдож байхгүй юм. Clippers яг Golden State-д таарахтаа бүр амиа тавихаар юм байна. Энд өөрсдөө талбайн давуу талгүй болчихгоо. Тэгээ Warriors угаасаа унахч боломжгүй. Warriors угаасаа тэгээд ингэж дуусчихж байгаа юм биш үү? Харин Тийм хэцүү. Би чинь Боломжтой гэж. ойрхон байгаа даа гэд н 2 л хожил байгаа даа гэж бодож байсан. Би бас тэгж болж байгаа юм байна л да. нэлээд холтсон юм байна. Тэгээд Стеф эргэж ирээд хэрэг байгаа юм уу? Гараал өгөх Яг гэсэн. үнэ харин тийм. Би наад чил ярмаар. Баларсан. Алууж дуусна шүү дээ. За тэгээ Сансын хувьд бол мэдээж 6 руу орох угаасаа боломжгүй болсон. Ер нь плей-ины энэ дөрөв бол энэ плей-инд тоглоно. Lakers-тэй нөрөө юу байгаа хэвээр. Houston ч үнэ тийм. Тийм ээ. Тийм одоо яг энэ эд чинь л хоорондоо их юм болно. Яг одоо Lakers бүр 5 руу унаад тэгээ балраад
Гэтэ плей-оффдоо эхний шатндаа бол Хьюстон тэгээд тоглох нөхцөл байдалд орчиж гин үл гэж харж байна л да. Магадгүй тий. Одоо ямар ч сан Лебронто Ривстэй нэг 2 хожил бол авчих واخ. Тэгэхээр ер нь бол 5 хамгийн доод зэхийн 5 баг өстэй. Одоо даасч гүйцэд хэцүү болчихж байгаа юм чинь. 50 хожлыг 46 гэхэр чинь 4 бас амаргүй шүү дээ. Өнөөдөр флаг 51 оноо л 19 настай залуу. Тэрийг яриахгүйсэн юм нэр. тэрийг ч одоо юу ярих вэ өөр. Rookie of the Year шагналынхаа л нэг юуг жоох Хамгыг дарлаа юу. Жоох нэмлээ. Конкнепл гэхдээ нэлээ магадлал өндөртэй байгаа шүү. Сая 51 оноогоор эргүүлж ирэх үү? Мэдгүй. Боломжтой л баг. Жохон Хоёр санаж том мэдгдлэлтэй 51 он. Гэтэ драфтын номер 1-т өгчихгүй. Рукиш 51 оноо авсан рууки юм байд юм уу? Тэгээ би бол конкнепл ингээд ингэж тоглоод плей-оффт орчвол тэгээд би бол конкнепл л гэж бодож байна. Ямар нөлөөтэй байгаа л. Гэтэ яадаг штэ. Нэрэн дээр л өгчдөг штэ. Багийн нөлөө өгдөг юм аа тий. Дараагийн супер од нь хэн болохыг нь хардаг гэх юм уу? Статыг харуул гоё нэр хүнтэй. стат харуул яг үнэндээ ойролцоо. Ойролцоо байна. Айгуу. Тийм. Гэтэ Cooper Flag чинь багийн лидерээр тоглож сурж байгаа хөлт нөгөөх нь үүргэн тоглож байгаа байхгүй юу? Яг наач айгүй нэг хэсэг маргадаг гэсэн санаж байна. Чэт ВБ. За Гэхдээ одоо жишээ нь ингэдэг байхгүй. Dwight Howard, Emeka Okafor 2000 оны драфтын 2-1-2 дуу сонголт байгаа. Тэгээд стат нь Emeka Okafor-ыг бараг илүү шахуу нэг юм жоохон зөрүүтэй. Гэтэ Dwight авчихсан байхгүй юу? Миний мэдчихэж байгаа. Okafor драфтын нэг нь шүү дээ. Тийм. Тэг харж илээ дараалал өмс бүр сайн ярилцсан. Ингээд энэ хүрээд хэсэг хугацаанд завсарлын эргэж ирэхдээ бид дорнодын талаар ярилцсан. Нэвтрүүлгийн юм тэтгэж хамтдаа төрүүлж чалган Unitel Group. Эргэн татам байрал үзэгчтэй баазар хуулирлын 23 дахь дугаараа та бүхэнд хүргэж байгаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Цасмомгийн спортыг дэмжигч Coca-Cola. За үргэлжлүүлэн мэдээж бид дорнодын талаар энэ хэсэгтээ ярилцдаг. Atlanta Hawks Orlando Magic-ийн тоглолтын 7 хоногт болсон. Атланта гоё наа. Атланта гоё шүү. Атланта гоё. Гоё шүү. Гоё юм уу те? Юу толцсон те? Нөгөө нэг одоо Бүх юм нь төвчтэй болсон те. Багийн баланс гоё болчихлоо. Баланс гоё болсон. Орландо нэг жоо уучраа болохгүй бэлтгэл гэж явсараа л тэгээд. Атланта тэгээд гинтлүүд нь ч ингээд нэг мэдгүй яагаад ч юм бүх юмных нь ард Треян шавар хаагаад байсан мэтэл байлаа шүү дээ. Гимтгээч болчлоо энэ залуучууд нь. Гэхдээ одоо Треянтай үуч нэг бос нь гимтчээл хийдэг байсан шүү дээ бас. Уур амьсгал гоё болчихсон шүү дээ. Тийм шиг байна. Нэг класс юм. Тэгээ энэ тоглолтод гол Шарлотт нь уур амьсгал гэж яриад байгаа шүү дээ. Wagner эргэж ирсэн тоглолт байсан. Өнөөдөр бас Dallas эсрэг тоглосон. Энэ дээр Wagner 12 оноо авч илээ. Dallas эсрэг өнөөдөр 51 оног ямар ч сан Орландо бол хожлоор л дуусглаа. Тэгээд Dallas дуусаа хожил хэрэггүй л дээ. Энэ хоёр тэгээд яг Вилов тэгээд юу наялт шүү дээ. Орландо наялт шүү дээ. Битгүй. энэ үлрэлтаач гүм шүү дээ. Юу хэлээ шүү. Энэ үлрэлтээ Атланта нэг юм. Энэ хоёр ч одоо баг 7-8 дээр явж байна. Яаж вэ? Юу 9 шүү дээ. Наа Орландо ч 9 дугаар байна шүү дээ. Доошоо бүр аяга хоцсон болсон шүү дээ. Атланта ч 5 дугаар байранд орчихсон байгаа хөөе. Гэхдээ ингээд энэ одоо яг Францыг гимтэл Орландо ер нь уруудсан шүү. Тэгсэн. Банкер оноосаа сайн аваад байгаа юм нэг амар юм дараалсан хожил байхгүй. Банкер үгүй Францтай байсан бол өөр байх байсан болов уу? Ер нь Тэрийг өнгөрсөн үйлрэл ер нь харуулсан шүү дээ. дээ. Би бол Вилов Атланта гэж Орландог хармаар байх юм. Би бол Атлантаг хармаар байна харин бүр. Франц банкер хоёр ч хамтдаа ерөөсөө болохгүй тул юм шиг байгаад байгаа юм. Болно. Вилов ч өөр л дээ. Шал өөр хэсэг. За Гога Битас энэ дээр спортын бус үйлдэл гаргаж хөөгдсөн. Жоклей. Бостон бол бас чангалдаг үстэй. Орландо. би бол Орландоос үнээр айдیں۔ Одоо айлтгүй мөлий. Үгүй амар. Одоо баг Шарлоттоос айсан дээр болцсон байлээ шүү. Энэ Атланта Шарлот мэтийн баг. Эдэр гайгүй те. Эдгээр гайгүй зөөлөн борцог. Орландо айгүй те. Орландо ч бас мүлжүүрээ өгөхгүй хэцүү. Гэтэ Атланта чинь Тулсан газар гэдэг шиг те. Эйгүү. яг бүтэн энэ сүүлийн 3 сарыг бол төгсд авчлаа шүү. Эдэр тэгээд Одоо нэг ийм бохгүй Орландо ч нэг ийм Яхир л да. 7 тоглолтыг сунах тусам илүү нөгөө метрал сайтай баг байхгүй юу? физикли те. Том, бэрхүү, жижигхэн хүмүүсийн чинь бол тэгээ нэг өчөө нь олчихно л доо. Тэгээ ямар ч Атланта 15 оноос хойш календарын бүтэн 1 сард хамгийн олон хожил авсан ийм сар нь боллоо. 13-2. Амар байгаа юм байна. 15 онд яасан бэ гэхээр 15 оны 1 сард 17 тэг гэж дуусчихсан юм байл. Сард нэг ч хожигдоогүй. Тэр чинь нэг яг корон мор. Нэгээр гардаг жилэн шүү дээ. Дөрвөн бүх ходоттой жилэн шүү дээ. Демари Карл, Ал Хорфорд, Пол Милсап, Жефтиг, Корон. Кайл Корвор тий. Амрок.
Тэгээд тэр чинь бас лидер баг байсан юм аа. Бүсийн финал хүрдэг те. Хүрдгөө хоёрдугаар шин нь болчихсон шүү дээ. Майамид очигдлоо. Гэсэн баха. Леброн тусалт. Джефтиг тэрийг чинь өөр их гоё ярьдээ шин нэг подкаст нь. Цувралын нэг тоглолтод бидэрт хожих боломжсэн. Манайх ингээ онооны хэлээ гараад би нэг таймаутанд ирсэн. Би карьертаар леброн нэг ч хожиж үзсэн. Энэ тоглолтод хожиж үзье тэхүү гэд гуйжсэн юм. Хожигдсан юм байлээ. Леброн нэг Истэд бол нэг хэсэг ноёлсоо тий. Карьертаа нэг ч хожиж үзээгүй бодохгүй тий ингээ тоглолт явж байхад манайхаа хожиж ил даа гуйгаад гэдэг ч одоо. Бирос нэг бол хямраасаа тий. Тэр Атланта бол гоё байсан. Тэрнээс хойш ер нь Атланта дахиж ийм гоё бүлэгдэхүүн бүрдүүлээгүй шүү дээ, тий. Тэгээ хамгийн гол нь Атланта Хawks-ын 7 хоногт нөгөө Бостоныг хожиж үзүүллээ л дээ. Тэгээд яг хоо Тэйтум байгаагүй, Крито байгаагүй тоглолт тий. Тэр тоглолт чинь. Гэтэ одоо Cavs-тай хоёр тоглоно, Нью-Йорк Knicks-тэй тоглоно. Улирлын сүүлийн 4 тоглолт нь яг нэг юм дорнодын шалгалт маягийн. Атланта матлаачууд манай тооцоонд байхгүй шүү дээ. Плей-оффын манайхтай таарахгүй угаасаа идэв. Тооцоонд байхгүй байгаад л аюултай байдаг. Дөрөв жим бэлдээч Тотагаас одоо айж байгаа байхгүй хөө. Билээ таарах гэсэн л хүсэл сонирхолтой байгаа л гэдэг. За тоглогч нар дээр нь ярилцъя. Энэ улирлын шагнал авах боломжтой тоглогчид. За энэ донд бол яг Никел Александр Walker бол яхаарахгүй бүр юм байгаа. 10 онооны нэмэлт 10 гаруй онооны өсөлт гаргацсан юм байна. Өнгөрсөн 9.5-аас шүү дээ. Тэгээ хамгийн их нь нийт онооны өсөлтөөр баг тэр хавцаа байгаа. Ямар ч ихний нэг 3,000 доллар байгаа бах тий. Тэгээ Dyson Daniels Джонсон бас хамгаалтын багт дахиад багтах бах. Энэ Jalen Johnson харин MIP авчих юм шиг байна. авчиж магадгүй. Харин тий баг дундаа 2 хүн MIP авах боломжтой байна гэж бодлоо. Гоё л шүү дээ. Тэгээ All NBA бол Jalen Johnson ер нь баг багтахуйцах уу. Ер нь тийм л даггүй энэ бол нэг хаад ирсэн юм шүү. Тийм бооз. Тийм ээ. Чи ямар их шавар хай хаалт болж ирснийг бас харж болохоор байна. Гай болчихсон юм шүү. Гэхдээ л би сая яг базар бичгийн өмнө бүх тоглогчдыг бүх байрлалд илүүрхэж байгаа статистик харж орж ирсэн. Яг лигийг тэргүүлж байгаа статистик болгон дээр тэргүүлж байгаа тоглогч Атлантагаас Гах тий. Багаараа тоглож гэсэн үг л дээ. Тийм. Удирлын эхлэл тэгээд чи нөгөө удирлын турш болохоор эхний баг 2-3 сар нь ямар байлаа да. Тэгээд энэ чи доороос матсаар байгаа сүүлийн нэг сар гарна л ингэж Тэрлээ эхэлж байгаа нөө тренктай байсан. Ер нь бүх одоос хойш өөр баг болцсон л байгаа юм л да Атлантач. За нэг сайхан филиг ярьчих. Ногч чад нөгөө фили юунууд нь их гурлууд нь ирчүүл дээгүүр байгаа багуудтай аюултай юу гэсэн чинь тулгаатай ойрхон суугаад байна мэн гэх ног тэгсэн. Гэтэ фили аюултай юм шүү дээ. Бүрий гурван тэгээд Филигийн фэн группийн бэтл. Яа за би үнэхээр амлаа тулгаа бит хоёр филийн талаар огч ярилцаагүй үнэхээр удаж чинь. Гэтэ яг Эмбид, Пол Жорж гэдэг хоёр том нэр. Тулгаа чамд хандаж ярихгүй хажууд чинь л ингэж гурван гэдэг ярьчих. Максийн 3 их гурал байсан уу гэвэл тийм шүү дээ. Их гурал гэж хүлээлт байсан уу бол их гурван гэж үү. зүгээр хүлээлт бол байсан шүү дээ хаа. Яг Бостоныг авраг авсны дараагийн үйлрэл. За өнгөрсөн жил бол тэр хэмжээнд өндөр хүлээлт байсан байхгүй юу? Их гурван. Би сая жоохон яжиж хэлсэн юм аа. Тэрнээс биш би яг тулгаа их гурван яриад байдаг үстэй. Үгүй. Яг Пол Жорж ирээд энэ баг ер нь нөгөө Пол Жорж хамгаалттай тоглогч гэдэг утгаараа нэлээд хүлээлт бол угаасаа байхын үед угаасаа бодтоор байсан л та. Тийм бүр маш өндөр хүлээлт байсан. Би хүлээлт би эсрэгээр ярьжсэн шүү дээ гоо бүр яг тааж бүтэхгүй гэдэг. Хэдэн онд юм бэ? Хэдэн онд ирсэн Пол Жорж? 2 жил болчихоо. Одоо энэ чинь 2 дахь хүлээлт нэ. Хаашаа 3 дахь юм шүү. 2 дахь юм. Тий. Яг догойд ирэхтэн за хааж одоо бүтэхгүй байдаг гэсэн. Тэгээ пиж чи хөөе харин ирснээсээ хойш. Хаанаас ирлээ? Подкаст хийж мэгээд нэг хэсэг ч 25 тоглолт торгуулаад дууссан ирсэн. шүү дээ. 20-т бодис хэрэглээд. Тэгээ сүүлийн 10 тоглолтод оролцох боломжтой байсан одоо тэгээ тэр 10 дээр тоглож байна. Бүр мартагдсан байгаа шүү дээ. Клипс бас сургаггүй. За тэг филиг яриа. Юуг нь ярих юм? Пол Жоржийг л ярих юм дөө. Гэхдээ ер нь гимтэлгүй байвал фили дээгүүр байгаа багуудтай аюултай юм шүү. Гол нь одоо ингээ хоцсоор байгаа 6 руу ороод ирсэн. Плей-инд явж байгаа доороос матсаар байгаа ороод. Нью-Йорктой юу? Кливленд Нью-Йорк хоёрын нэгтэй. Кливленд дээр нэггүй байж магадгүй шүү дээ. Би бол Нью-Йоркт ч бас эвгүй байх гэж бодоод байна. Нью-Йоркийг бол арай барахгүй хаа. Гэхдээ Нью-Йорк бол баг бусад багуудтай амлуулахаар байлаа шүү. Ер нь бол Үнэхээр сонирн байл шүү. яг тулсан газар Нью-Йорк Тулсан газар. Гэхдээ гол нь ялгаатай Нью-Йорк ч бас Тэггүй. Нодлын ингэж явж байгаа л
Нью-Йоркч бас муу явж байгаа билүү Зүгээр ингээд филигийн талаар гэхдээ ингээд ярихаар биднийх нэгдүгээр шат давах хэсэгтэр хүртэл ингээд өөрсөндөө ихтгэлтэй хариулж чадахгүй яах бодол маягтай ярьж байгаа. Тэгэхээр чинь л энэ багийн эцсийн хязгаар нь тэр харьцаа л гэсэн үг байхгүй юу? Одоо энэ баг нэг юм чанартай баг байсан бол бид нэр конференцийн аврагч юм уу финалдах боломжтой талаар яриад бодтер ярих боломжтой өстэй. Шарлотын эсрэг одоо яг энэ саяны 50 минут үзсэн тоглолтын дээр дандаа оноо дутуу явж байгаа сүүлийн мөчд Пол Жорж байгаа болохоор бариад ороод ирж байгаа сте. Тэгэхээр Пол Жорж нь гол нь байнга ингэж тоглохгүй юм л та. Шарлот муу. Байнга бүгд гимтэлгүй байвал би Шарлотыг амар байгаа гэж яриад байгаа юм шүү дээ. Тийм шүү дээ. Бид нар одоо ардаа За энэ сүүлд оноо хэд хоцсон юм байна те билүү. Тэгтээ ямар багуудыг хожиж ингэ дэше 6-аар орчих. Шарлотыг хоцсон. За. Амар байгаа Шарлот. Миннесотаг хоцсон. Миннесотаг хоцсон. Өнөөдөр хоцсон. Тэгээ Бруклинийг нэг хоцсон. Тийм үстэй. Бруклинийг хоцсон шүү дээ. Визардсыг хоцсон. Амар Бүүсийг хоцсон. топ багуудыг хоцсон шүү дээ. Домгуудыг хоцсон юм шүү Яг Майамид хожигдсан, Оксид хожигдсан гэж бодохоор яг уу за. Тэгээ ПЖ гол нь за яг дөрөв тоглолт ингэ тоглолцлоо. Гол нь тэгээд нэг өдөр байхгүй болчихдог байхгүй юу? Энэ тоглолт. Тоосоо шийдэн шүү дээ. Яг хөө гэхдээ өгсөн ярилцлага нь би 25 тоглолтоор торгуулад багийнхандаа айгүй том гар цулсан. Би энийг нөхөхийн тулд өстой бүхнээд ажиллахаар ирлээ гэсэн маш гоё чин сэтгэл ярьсан. Яг хөө ингээл далаа иргдээр чухал үед явчихдаг мавчдаг гэл хүмүүс ярьдаг та. Гэхдээ энэ удаад арай өөр өж магадгүй л гэж найдлага байгаа. Бүхнээд ажилтгүй байснаа хэлчихэж байгаа цаг яриагаар. Харин тийм. Ямар нөхөр вэ гэдгийг өөрөө ярьчлаа. Сэтгэлгүүл гараа байна. За дараагийн билиг яриа болчихсон. За энэ нөгөө ихний хэсэгт ярьсан нөгөө амар тоглолт шүү дээ. Хинчгүй. Гарааныхнаас ганц осоор томсон. Багийн оноо авалтын лидер энэ манайхаар хойлоо байсан шүү дээ. Хамгийн өндөр оноо авж байгаа 5 тоглогч нь байхгүй. Тэгээд осоор ч довтлооны хүн биш шүү дээ. Энэ тоглолтод бас хөөгдөж байгаа юм тэр чинь. Тий. Дүүр наглаа хоцчих юм шиг. Би бол тэгж харсан. Бүгд болсон тий. Тэгээ би бас нөө Детройтыг нэг юм анзаарсан шүү нөө. Довтлооны самбарстай амар юм. Оо тий. Энд чинь эхлээд эхний хагаст 11-2 моёр өгцөн явж ирсэн. Довтлооны самбар нь ёстой илүү өгчихсэн. Хоёр дахь боломжийг гэж айгүй хөөсгдөг. Ер нь таарсан байна. Оксигээс бас Хартенштайн нөгөө Жэд таабгүй шүү дээ. Тий. Гэтэ яг хөө Шейттэй, Четтэй байсан л да. Доорт. Тэр нөгөө Рид гэ нөхөр чинь л Детройтоос энэ өдөр чинь алсан шүү дээ. Алсан. Та нар суултыг харуулсан үстэй. Подкастаар угаасаа тэгэл сул тал нь мөн л дөө. Гэтэ JV самбартаа илүү байсан л та энэ өдөр. 13 самбар авсан шүү дээ. Тэгээ үнэхээр Jenkins гэдэг тоглогч бол ер нь ямар хон хэмжээний урд хамгаалт бол урд шугамын хамгаалт бол та нар бол ер нь лигийн топ зэ. Самбартаа бол биш байгаа байхгүй тий. Нөгөө Jenkins. Энэ хардаа Маркус Сасер. Тэгээ Данес Jenkins гээ саяхан хоёр талд гэрээтэй байсан болсоо тахгүй юу? Жаванте Грин мэрийн чи явж байгаа шээ. Грин ч хамгаалтын зэн. Грин энэ дээр бүр амар хамгаалсан. Амар хамгаалсан. Шээгөө сөрөг болс тий. Гэтэ шээ юм бэлээ. Үнэхээр яг л яг эцсийг бол тавьж ирсэн. Тэр сүүлд сая JV-лиг амар гоё хараал өгч байгаа сте. Сүүлд одоо бүр ингээд автомат толцсон. Энд дээр энэ бол арай довтлооны алдаа шүү. Энэ бол довтлооны алдаа биш. Тэгсэн байгаа сте. Гэхдээ энэ өнцгөөс тэгж харагдаж байгаа. Алдаа биш гэж юу? Яриачтай бас. Энэ чеко. Би бол тэгтээ алдгаараа төсөж байгаа алдаа гэж. Би арай ингээд би шав ингээд шүү шилжин тэгэл алдаа штэ. Үгүй наа чин тэгтээ өнцг нь ингэж таарад байгаа маа. Яг шүүгчийн харсан шээ дандаа гараар төсөгдөг байхгүй. Ер нь бол яг ингэж төсөгдөг тийм. Жижигхэн болохоор энэ нөө нэг энэ Каросо тэгтээ үнэхээр клач юм. Хийгээгүй явж байгаа энэ анхны хэлсэн юм шүү. Анхных нь оноо шүү тий. Гэтэ шэйдэр бас тэр тасалжуулч нь хэлдэг ус үнэн магадлал бас байдаг. Боломжтой. Алдаа үлээдэг тий. Тэр дүр зэрэг бас анзаарчихсан шүү. Өөрөө ч бүр тэрийг мэдэрсэн ерөөс өрөөгүй унаал тий. За энэ ч маргаа. Энэ бол алдаа. Энэ алдаа. Тэгээ одоо энэ чинь нөгөө шүүгчтэй төлөөн зөвшөөрөх гэдэг юм нь энэ шүү дээ. Тэрийгээ авчаад байна. Гэтэ яг өрн шээ тэгж орохдоо ч гэсэн им хоёр шүүгч нь аль талдаа илүү зогсож чинь тэр тал малын сонгож ордог юм байл л дээ. Бусад тоглогч нар шиг ингээд нэг юм талбайг копи хийх юм. Шүүгчийн нүд хариулдаг. Жишээ нүрийн шугам дээр байж байгаа шүүгч одоо шүүгчээр баруун талд нүд зүгтдээ нүд. Тэнгүүд нэг талдаа чинь хоёр шүүгч гарч штэ. Тэр талын дараа л ордог юм байл л. Копи нэг локо мокол тэгдэггүй штэ. Шүүгч ойрхон мөргөө явах. Копи эргээд хамгаалтан дээр нөгөө яагав. Шүүгч ингээд харахгүй өнцгийг очоод ингээд
Ингэдэг юмаа ярьжсэн шүү дээ. Тэрний чинь довтлооныхын тал нь одоо шүүгчд харагдахын тулд ороод байна Чи ерөөс бодлогод орж за шүүхт юм байна. Шүүгчд нөлөө авт нэг хүнийг мөргөж нөгөө хүн техник аваад хөгжиж байгаа шүү. Чи ерөөс шүүгчээр хайгаад явчихдаг шүү. Өмнө за шүүгчтэй шүү. Детройтын талаар яриад тхөө зүгээр Детройтыг ярив. За. Тэгээ Детройтын нэг сонио үзүүлэлтэй. Нүксийг аргаар үнийг зүтгэл. Одоо дорн дөрөнд бүсийн топ 6-аад топ 3-3-т явж байгаа 6 багийн эсрэг яаж тоглосон бэ? Чанар харагдчих шүү. Детройт 9-4 баг. Тэгээд нэг юу шүү. Монголчууд ч нөгөө нэг юм сайн юмнаас өөр хүртэл олохгүй хичээдэг хүмүүс шүү. Хичээж тэгээ тэлж яриад шүү. Тэгээд тэр топ багуудаа нэмэх 7.5 буюу 7.5 онон зүйтэй хоцсон байгаа. OKC болохоор 7-6. Гэтэ энэнийх нь Сан Антонигийн нөгөө баахан хожигдлоод орцсон л доо. 3 хожигдлол орсон үстэй тий. Тэгэхээр тэгж бодохоор бас гайгүй ч юм шиг. Хайрсан Кэнэ байсан. Детройт ч яалт ч хүнийг дорндын OKC шиг л байсан. Тэгэл Юу OKC шал өөр тоглолт. энэ юунуудтай том багуудтай бол их өөр биш. Тийм бааз. Тийм ээ. Юутай төстэй. Нэг оноогоор бариа зүрүүн дээр шийдэгдэж тоожлно. Детройт ч юуны таандраж яаж намайг гоё төм мөвтэй бас гоё сексэн. Энэ хүн гэдэг яг үзэн ядагч болчихжээ. Таандраж Та болчихжээ. би юу? Өксиг нөө. OKC-гийн. Детройт фэн шүү дээ. Харин тийм OKC-гийн үзэн ядагч. OKC. Та эзэр трактив юм болсон. Фэн яг дүүрэн дуртай. би ч дөрөнд дуртай гэхдээ Болчих. ингэж хэлэх юм чээс. За постны талаар Ордос эдээ өөрчлөхгүй бол болохоо ялна шүү. Майамитай тоглосон юм аа. За энэ ч бас үзэхэд нүү талтарын тоглолт болно лээ. Майами нөгөө өөртөө Майами үнэхээр биш болжээ. Харин тийм ээ. Нэг плей-оффт эвгүй байдаг да. Тэр Үе өнгөрчээ. Энэ Жимитэй ч холбоотой юм уу мэдэхгүй. Жимигийн юу байгаа л да. Том нөлөө бол да. Одоо энэ тэгээд угаасаа нэг багийг чирий гэсэн супер од тоглолч юм хэрэг байхгүй юм л да. Яг үнэ. Жими чи хамгийн дам даваад нь Харизонтой байхгүй. Аим шүү тусалтай. Дайчин, шазруу. Тэгэл одоо Тайлер Хэрогоо үн хурж байгаа дээр нь явуулаад Харин би одоо энэ Тайлер хэрэг яагаад явуулах юм гах. нэг юм л болох хэрэг. Нөгөө л жоохон өдөржинга багаараа тоглолцсон. Тайлер хэрэг бол зүгээр л жоохон муухайгаар хэлэхэд арай нуруулаг, арай ур чадвартай Кен Томс шүү дээ. Нэг тийм амар найдвартай хүн биш тийм. Юусе биш. Найдаж болох уу? Багийн лидер болох хүн хизээч биш. Энд ч олон жил ярьж байгаа юм да. Хажууд нь Бэм чинь жинхэнэ сагсч шүү. Болттой. Бэм сагсч. Угаасаа өвөл хэрэгоос салах гэж үнэхээр хичээсэн шүү дээ. Тэр одоо тэг багуу тоохгүй байхгүй. Тийм. Угаасаа ойлгомжтой байхгүй. Аль хэдийн явуулах байсан. Хит өөрсдөө ч гэсэндээ одоо менежер нь яг юм том зоримог алхам хийж чадахгүй л байгаа сте. Жаг аавна гээл аваагүй. Араас нь Янис яригдсан зүн аваагүй. Жоохон зөнөг За бол ирэхгүй шүү дээ. Гэхдээ ер нь зүгээр оролдох л ёстой байсан юм шүү. Ямар нэг юм хийх гэж. Энэ угаасаа Янс л биш бол юм хийхгүй л гэж бодсон юм шиг үү шүү дээ. Райле юу? Тий. Жаг аваад байх юм ямар сагт. Райле жоохон зүнцсэн юм шүү дээ. Аас тэгж үлж болохгүй нэ. Хитрхи яхир байгаад байна л да. Цаг үе өөр болж байгааг мэдэхгүй Сэтгэлд нь байна. таалагдахгүй байхгүй да солилцоо. Одоогийн залуу тоглогч нар тэгээд яг өөрийнх нь тэр нэг диктатурд ор байна гэдэг хэцүү шүү дээ. Ер нь Дэлхий чи ямар амар нээлттэй болчиход байна те. Тэгээ Майамигаас яг юу хүсэх юм бэ? энэ бүрэлдэхүүнээс юу хүсэх вэ? Харин тий. Одоо бол бүр өсгөө болж Энэ байна. Тэгвэл бүрэлдэхүүнээс бол гой санагдчих. энэ бүрэлдэхүүнтэйг хитрхи удаад байна. Өөрчлөх ёстой юм шүү л гэж байгаа байхгүй. Энд чи саяхан л Dragon Dynasty-ний тэр аврагын төвшөнд яригддаг байсан баг чинь одоо ингээд нэг ирээдүйн амар бүрхэг тодорхойгүй нөхцөл байдалтай яваад байгаа дээр л зүгээр юм ярьж байгаа. За гэхдээ бид нэрээ ярилцахтай баг нь бол Бостон байсан юм аа. Тэтэм гимплээсээ эргэж ирээд энэ тоглолтод трипл дабл хийлээ 25 оноо. 18 сан. Тэгээ 11-ийн дамжуулттай ч байлуу тий. Тийм байлаа. Манай авраг нэг бараг бүтэн үйлрлийн 70% нэг хард сууж байхдаа за энэ үйлрэлдээ би ингээд тоглоход болох юм байна гэдэг л юм бодсон юм одоо ер нь самбар сайн байгаад байгаа шүү дээ. Эргэж ирсэнээс хойш. Одоо тэгээ хамгийн чухал нь 12 дахь жилдээ дараалан плей-офф шалгарлаа. Өнгөрсөн жил Тэйтүмийг гэмтгэхэд дараа жил Бостонд бүгд л ер нь доошлно гэж бодсон. Гэхдээ ерөөсөө тэгсэнгүй. Тэр бол энэ удирдлагын бараг хамгийн том сюрприз байсан шүү дээ. Ер нь бол тий. Хандахтай юу нэг зэрэг үстэй. Яг нэг үйлрлийн бол байгаа гэж. Хэдүүлээ нөгөө нэг ингээд нэг юм таамаг өгөхөд
Бостон плей-ний байрлал хавцаал байсан да бидний таамаг. Бинийх бүр плей-д ч байгаа. Байгаагүй баг. Тийм миний ч байгаагүй. Би нэг 7-8 хавцаал. Богийн хасны тэр хавцаал Би 6 мургаад байсан баха. Үгүй. за энэ шарнаа тэрийг дараа нь Тэрийг өгөөгүй. Гэхдээ миний хамгийн дээр боогийнх байгаагүй. Дараагийн дугаар дээр та гэхдээ амаараа бол хэлсэн. Би олоод биччихье за. Оосын нэр эхний 10 дотор байгаагүй. Оосын ч баг байгаагүй байгаагүй. Филиппт орно гэж ярьсан мэт би бас нэг. тэрийг хэлснаа дараа нь маа үзнэ тий. Баримттай ярина шүү. Тэр бүх. Баримттай ярина. Тэгээд 12 жил. 12 жил гэдэг чинь 14 он Тийм байна 14. тэр дунд чи бокс тууг нь унуул унахаар үйлрэлүүд бас байсан шүү дээ. Лидер метргүй Жаред Цааланзер гэж хүн нэрч одоо лидер хийж цаг хугацаач байгаа шүү. Айзэ Томас гэдэг хүн лидер байлаа шүү дээ. Тийм. Тэр боосон ч бас өөр үзэт байсан шүү дээ. Тийм, үгүй гэдэг чинь Айзэ Томас шүү дээ. Тэр жижиг хүн лидер мэйсэн гэл бодлоо. Метр 73 төө нөө. Тэр юунд очигчлаа? Майамид очигчлаа. Тэр чинь юм болт юм аа нөгөө дүүн яг плей-офф ихний тоглолтын дээр Марчиклийн ослоос орж мараад амар болт юм аа. Тэгээ Кайригээс солилцоогоор Кливленд ирдэ шүү дээ. Томс. Жиг Томс. Тэгээ өөрөөх нь ташаа бас гэмтэлтэй л байсан юм л да тэр чинь. за сарын шилдэгүүд тодорсон хамтдаа харцгаая. Тэйтэн байсан. Руки сонирхолтой рукигийн сарын шилдэг VJH.com Максим Рейно хоёр болсон. Сонир. Конг Непл Купер флаг хоёр байхгүй. За хамгаалтан тоглогч бол Венби угаасаа бараг сар болгон дөрүлээ шагналын өгч юм өөр юм байлээ. Тэгээд Хамгийн тодорхой шагнал энэ л баг тий. Тэгээ Осор Томпсон. За Player of the Month Лука, Джейлен Джонс хоёр. 37.5 1 сар гэдэг бол үнэхээр амар үзүүлч шүү. Тэгээ ингэж амар тоглож исэн юм чи үнэхээр гойны ард ачаал авсан. Тийм. Coach of the Month Queen Schneider, Mark Dagno. Энд багийн амжилт авч өгдөө шагнал угаасаа тэгэл. Окиси ганцхан л хожигдсон юм байна. Queen Schneider ер нь сайн засгалж удагчлаа байсан л да. Жутад байж мэсэн тий. Тий. Тэгээд яг юм энийг хийчих гэхлээр ерөөсө тэр англ хийдгүүл байсан юм байна. Улс төрийн мэрэгжил нь улс төрийн шинжилгээ ухааны мэрэгжилтэй шүү дээ. Queen Schneider чинь. Шагсан мөнгөний дасгажуулагч биш шүү дээ. Нөгөө хүн байгаа хүмүүсүүд дасгажуулагч шүү дээ. Нөгөөх нь баг ангийн багш шүү дээ. Нөгөөх нь бага ангийн багш л та. Багагийн багшаар зогцоод байгаа юм шүү та нар те. Тий яг залууч. Багагийн хүүхдүүд. Сакс ер нь нэг тийм амар бодох шаардлагагүй энгийн юм шиг өгнө. Дорд юмсгтэй. Богийн ахнуур аавных болгодод нөгөө өксийг яаж болохоо гэдэг нэг юм. болчих. За Детройт нэгт явж гин Бостон Кникс, Cavs энэ дөрөв бол плей-офф юм байрлаа. Альбасаар баталгаажуулсан дөрөв нь. Торонто нэг уун за ямар ч байсан өнөөдрийн байдлаар нэг 5 дугаар байранда байна. Гэтэ одоо үлдэж байгаа нэг 5 тоглолтондоо FT-ийн тоглохгүй бол Атланта 5 руу ороод ирэх бүрэн боломжтой болсон байна. Тийм байна. Тэгээд Атланта Фили хоёр ч яг адилхан амжилттай. Тэгээ энэ юу юм бэ шүү дээ. Ингээ харахаар нэг иймэрхүү байрлал нээх айхтар өөрчлөгдөхгүйгээр эхний дөрөв, дараагийн дөрөв ингээд явлаа гэж бодоход плей-офф ихнээс шат дээдлийн дөрөв л хожихоор юм шүү дээ. Тэр юу вэ шүү? Атланта 45 шүү. Атланта 5 дугаар. Аха. Торонто солилцсон. Торонто Атланта 2 солигдсон байгаа шүү. Торонто 43 байгаа шүү. Атланта Тийм билгүү дээ. Торонто айгүйх дараалж хожигдлоо шүү дээ. Яаж ч Торонто тань бол одоо Фили бараг 6-аар ороод орохоор юм шүү. Бэс яха. Өнөөдөр Хожигдоод доош. Фили юу хоёр амжилттай адилхан болцсон. Тийм, Торонто хоёр. тийм. Ер нь бол матчапаараа хоорондын тоглолтоор Фили дээр нь бичигдээд ер нь бол 6-аад ингэж дуусвал 6-аад бичигдэн шүү. Йоо тэр Атланта Торонто 7-од. Милоки юу? юуг нь гайхсан юм ба гэсэн. Индиана бүр амар байгаа шүү. Өнгөрсөн финалын баг. Индианаш тэгээд шийтцсэн. Дорндод ч одоо энэ жил хар салхи болсон юм байна. Энэ Chicago Bulls гэдэг баг удирлээ их Нэг өөрийн цоожлохыг хинкэн авсан да. Өөрөөс дараа чожол 48 дараа чожигдсан мэт. Бараг тэгсэн баг. Орондын сүүлийн 5 багийн албаар унж байгаа шалтгаанаас нь болоод ер нь сүүлийн үед албаар унахын эсрэг юу хийх үү, юу хийгээч гэл энэ яриа бол маш их ирчээ авч ш. За ингэж дуусгая. Сэдв нэлээ олон байгаа юм уу? Дараа нь Окисиг ярихгүй. Ярихгүй гэхээр Вог яах чинь тэгээд тасаараа дээрээ оруулчих. Окиси зүгээр сая маа лук гэмтэйчлээ. Йоо. Бүр шийдчихээ. Нэр үзээд гэж болчихжээ. Хамстринг бол тэр
Тэгэл жоо дургуй байж шүү дээ. Үгүй яхаа тоглолтын өмнө чангаралтай байсныг нь Үгүй тэр Дортмунд араас нь тоглож байгаа юм байна. Азар тоглож байгаа юм байна. Зүгээр яг нэг үзий ядах гэж болох шалтгаан тэр тоглолтын дараа гимцнийхэн дараа нэг фэн сэлгэнээс орилоод ирсэн шүү дээ. Тийм тэр бол муухай үйлдэл байсан шүү дээ. Тэрэн дээр бол одоо багийн ч үзий ядах нь хаашаа юм битээ. Тийм хүний тэгэл Оогийн ахал зүгээр нь хотод явуулаад идэв тийм шүү. л юм шиг байна тийм байгаатай. байгаа шүү гэдгийг харуулж байгаа маа гэсэн. Тийм ээ. За тэгээ хамт байсан үзэгчдэдээ баярлалаа. Амралтын өдрөө аядахтай сайхан өнгөрүүлээрэй. Баазарын платинум ивент тэтгэгч голом танк байлаа. Баяртай үзэгчдэд. Gotta hold the city down anyhow. They gon' have to really bow. Totally dominate the game in front of any crowd. I keep it 100 while you only keep it 50 down. I can conquer any style. Victory is in me now. My time is now. And scare me with lip. I'm spontaneous, smart, dangerous, fancy and quick. My trainer told me to work. He ain't prepared me to quit. I'm the only captain who's sailing this championship.